477 евро yen. Энэхүү арилжаа хэрхэн хийцнийг хамтдаа харцгаая. Тэгээ евро yen дээр харагдж байгаа энэ арилжаа байгаа ерөнхийдөө зээл арилжаа байсан. Хэрхэн хийцэн бэ? Тухайн үед евро yen-ийн хувьд бол daily time frame downtrend зээлийн цаавтай swing-ээр даунтай байсан. Tracing төлөвлөгөө олон удаа ирж байгааг бид нар өөрсдөө мэдэж байгаа. Тэгэхээр Tracing төлөвлөгөөнд 78.6 level дээр үлдэрсэн үнцэн хөдөлгөөн маань энэ удаад нэг сонирхолтой зүйл байсан юу вэ гэх юм бол internal downtrend зээлийн зонд руу шилжсэн байсан. Swing internal хоёулаа нэг чиглэл зааж байгаа. Нэлийн урт хугацааны дараа нэг чиглэл зааж байгаа хөдөлгөөн байсан. За 4 цаг дээр хөдөлгөөн 4 цагийн даунтрend зээлийн зонтой байсан. Өмнө байсан импульс хөдөлгөөний Fibonacci-гийн ойролцоогоор 61.8 дээр хатгсан импульс явах боломжтой хөдөлгөөн байсан. За тэгээ 30 минутын дээр хөдөлгөөн 30 минутын даунтрend зээлийн зонтой байсан. Өмнө байгаа импульс хөдөлгөөний Fibonacci-гийн ойролцоогоор 50 дээр ирсэн хатгсан үнцэн хөдөлгөөн маань доош унах боломжтой, хасах түвшин төгрөг унах боломжтой байсан. Гэхдээ энэ хүртэл унахгүй. Ягаад гэх юм бол үнцэн хөдөлгөөн маань замд 4 цагийн маш том swing low-ын support байгаа учраас тэн дээр очиод зогсох нь ойлгомжтой байсан. Тийм учраас тэн дээр TP-гээ тавьсан, SL-ийн бол мэдээж ойрын гамблинг дээр тавьсан. Ингээд арилжаанд орсны дараа бол 477 арын ашиг авсан байгаа. Энэ бол евро yen. За тэгээ үүн шиг арилжаануудыг хамтдаа хийх үсэх юм бол вар өмдөн дээр үүн шиг арилжаануудыг хэрхэн хийгдэж байгааг мэдхийг үсэх юм бол хамтдаа суралцах үсэх юм бол pre-room дээр хэцүү лээ. Нэг гэж томд үлдээгээд pre-room нэг дээр